321 ямаа. Үйлс бүтэмжтэй. Yes. Хай баясаа нааширта. Али чиний хүслээ шимгэлэн шагааг хаядах та. Хөө шагаа биш үү? 2 морь 1 ямаа 1 хүн. Үйлс бүтэмжгүй гүнээ биелэхгүй юм байна. Харин тийм л энэ. Чи юу хийсэн? Шагаа юм чин 4 бэрхэл буух байлвсан шүү дээ. Даараа. Юу ч ярих таа тийм маш. За зөө хэн байж болох вэ? Тааг нь таавал таагаар боллоо да. Гэс таач. Энэ толомоо болио угаасаа би тааж чадахгүй баг цаг тоглолоо. Эсвэл төгөөлж өг, хинт өг, хинт. За чи нэг. Та амар их Вьетнам дагагчтай. Охоо! Одзын инфлюенсер юм ба штэ зөө. Эй. Тэгвэл тэгэл ойлгож байна штэ Нямбатар болгож юм уу? Тийм байж штэ Нямбатар болгох тий. Чи бас хинт авах уу? Харин тэгээ би хин тахгүй болсараа. Чи дэлхийн талыг эзэлсэн. Гитлэрлээ штэ. Манай Монгол улсын 4-р цахилгаан станцд гэмтэл гарсан. Тэгээ дөрмийн дагуу их газар тоггүй болцсон. Тэгээ манай байр яж хах тоггүй болсон чинь тэр доор Б1-т паар нь хагараад тэгээ нийтээр энэ байраар одоо ингээд тоггүй халаалтгүй болцсон байж гэн. Тэгээ хүлдэж өгөх гээл байж та. Тэгээд энэ дотроос илүү энэ гадаа арай илүү дулаахан байна. Манайхан гараа дээр чинчээрээ дулаахан байна. Энчэнэ бас эсвэл тоглоё. Дүүн тэгэл нэг ипотекээр нэг байр аваад тэгэл нэг лизингээр ч хамаагүй нэг унаатай л болчихвол. Тэрийг л мөрөддөг. Гоё мөрөдөл. Би бас яг тэгж мөрөддөг шүү дээ. Монголын залуучуудын мөрөөдөл байр машин болчих гэж. Уул нь бид чинь илүү том юм зориод мөрөөдөх хэрэгтэй байхгүй. Тэгээд тийшээ хүрэх замдаа энэ байр машин чинь дагалдаж ирэх хэрэгтэй байхгүй юу? Та тэгээ юу мөрөддөг юм? Ах нь. Ахаач тэгээд тог ирч байгаа юм. Хой, яриагаа дуусгахгүй мó. Тогч буцаа явчих байгаа. Яасан толомтой юм бэ те? Таны мөрөдөл юу гэсэн бэ? Баясаа осоо хоёр ангийнхантайгаа хамт тэрэлж явсан маргааш үдээс хойш ирнэ гэсэн. Тэгээ би ч тэр хоёрыг байхгүй тал цөөвэн хийх юм да. Энд ч баг боломжтой боллоо шүү. Гэтэ яг хоо тэр хоёроос нэг хоол хамсан юм байхгүй л дээ. Байхад нь хийж болно. Гэтэ харамсалтай нь маргааш өглөө нь сүдэ цайтай цөөвэн идэх боломж байхгүй болчихтой. Бүгдийг нь дуусгачихтай. Өглөө босоо цөөвэн дээрээ сүтээ цай хийгээд идэнэ. Юу хүн ирсэн юм бата. Хой чи юу идэт байгаа? Өглөө сүйтэй цайтай цөөвөн идэж гин аха. Юу вэ? Наа чи миний хоол штэ. Та нар яагаад дандаа ингэж идэв? Би энэ чи өчигдөр албаар ахиухан 100 хийгээд өглөө үлдсэнийг нь гоё өглөө сүйдэ цайтай идэх хадгалсан байх чинь дандаа ингэж явах юм. Хүнээс ядаж асууж идэж болно ш та нар шууд асуухгүй идэж байгаа юм. Үгүй энэ миний хоол штэ аха. Чи идэд нь 100 хийгээ хадгалаа байж идэв надаас нууцаар идэв юм бол энэ чи миний хоол. Үгүй аха би энэ талын Монголын шинэ гарсан энэ борцтой сүйтэй цайтай цөөвөнгөө өчигдөр найзуудтайгаа авч яваад нэг үлдсэн байсан юм. Би сая тэгээд тэрийг идэж яах чам. Тийм уусти. За саяхан пранк байсан юм аа. Чи гоё сүтээ цайгүй цөөвөн идхийг хүсэл хөрөгчөнд байгаа шүү заяа. Сайхан боллоо. Пранк байсан юм аа хөгшөө. Энэ үгийг ер нь л тээжилсэн байхад хүнд их хэрэгтэй. Хүн ямар ч байдалд орж болно. Гэтэ эвгүй байдалд орох юм бол саяны үгийг хэллээ. Шууд тэр байдлаас хөнгөн гарчихна. Чигараа сүү аваад ирж. Би гарахгүй байх. Та өөрөө гарахгүй. За тэгвэл сольж идэв. За манай өнөөдрийн дугаартай хамтран ажилласан Талын Монгол брэнд байлаа. Тэгээ Талын Монгол брэнд нь шинэ бүтээгдэхүүн гаргасан байна. Үүнд нь сүтэ цайтай будаатай ураг, сүтэ цайтай цөөвөн тэгээд банштай цай. Тэгээ бүгд борцтой. Тэгээ дээр нь бүгд 10 минутанд л болт юм байна. За тэгээ ажил ихтэй үед яар санарсан үед бол энэ үнэхээр хэрэгтэй юм байна. Ягаад гэвэл 10 минутанд болчихно. Тэгээд манайхан бас идэж үзээрэй. Хамтран ажилласанд баярлалаа.